За бүгдэнд нь өглөөний мэнд хүргэе. За бид нар болохоор Сөүл хотын нэг хэсэгт бол ирсэн байна. За энд юу болж байгаа гэхээр Базраа найзын ном сонирхдаг залуучуудын бас нэгдэл байгаа. Тэд нартай хамтраад номын хилэлцүүлэг болох гэж байгаа. Тэгээд Солонгост байдаг доороо юм Бэкет Мурлан гэсэн нэртэй. Тэнгуүтээ энийхээ хоёр давхарт нь болохоор маш хөөрхөн гоё юм номын том заал байдаг юм. Юмаа бэлдээ хүмүүст нь ирээд болох гэж байна. За тэгээд өнөөдөр номын хилэлцүүлэг маань хэрхэн болж өнгөрөхийг харъя. Түрүүчид бид нэг буруу найзтайгаа мөнгөний ганж авсан Никогийн буруу найзтайгаа ингээд 11 хот явсан нэмээд гараа болсон. Тэгэхээр тэр ихтгэл маань байгаа. Монголын яваад явсан төрийн ордонд өвөөгийн одоо номоор үзсэн гадаа. Тэгээд жилдээ нэг удаа мэрэгэн цом гэж шагнал өгөх юм байна л да. Шилдэг ном, шилдэг хэлбэрийн газар, шилдэг зохиолч гэдэг юм. Орон шагнал өгөх юм байна. Ном уншиж байгаа юм мазааланы зурагтай. Тэгсэн өвөөг дуудаад шагнал өгч байна гэдэг өвөөд гэж юм. Тэгээд хүн нэг нь гарч ирээ намайг чимхээд өгөөч. Би зүйдлээд байгаа. Төрийн тагнуул, намын чагнуул нэртэй бүтгэгдэж явсан хүн өнөөдөр төрийн ордонд уран бүтээлийг үзүүлсэн гараад төрийн ордоноос одоо энэ хүнтэй шагнал авч байгаа одоо их баярлж байгаа гэж хоолой зангирч. Гэсэн сэтгэлээсээ ингэж юм ярьцдаггүй юм билээ. Ингээд айгүй олон юм нэг харилцааны ур чадруудаа бүгдээ алдсан гэдэг юм лээ. Адаглал ингээд Монгол хүнтэйгээ танилцсан одоо ингээд энэ таарлаа гэхэд сайн байна уу гэж мэдлчдэггүй эсвэл ингээд доктортай ингээд бүтэн асуулт асууж чадахгүй тийм хэмжээд хүрсэн. Бидний хэл соёл тийм хэмжээнд алдагдсан байсныг бол анзаарсан. Маш олон хүмүүс ингээд ярьж чадахгүй, хэлж чадахгүй байгаа, илэрхийлж чадахгүй байгаасаа болоод маш олон сэтгэл зүйн асуудалтай байгаа. Анзаарсан. Тэгээ миний зүгээс одоо энэ байх хугацаанд одоо энэ хүмүүстэй хамгийн гол тусаж чадах зүйл нь гэх юм бол өөрийнхөө мэдсэн сурсан одоо ингээд туртай номоороо дамжуулаад энэ коллективыг одоо ингээд хүмүүсийг цуглуулад хооронд нь ярилцуулаад тий өөрөө төрлийн ном сонгоод хооронд хэлцүүлээд бай гэж бол энэ зорилготойгоор энэ бүклэп нээсэн. Тэгээд одоо доктортойгоор мараад бол бүклэп 15 гишүүнтэй нэрүүлж байгаа явуулж байна. Өөрийнхөө ээжтэй охин байх тэр хүмүүнийг байж чадаагүй. Тийм болохоор одоо ээж нь дахиж ирлээ гэж бодоод бас ээжтэй зориулсан хайраа танд ингээд зориулъя гэж хэлээ. За уулзалт ерөнхийдөө маш амжилттай дууслаа. Одоо ингээд 30 хөлөөт ярилцлага болоод номын худалдаа за ивент итгэж байгуулах юм болж байна. За тэнд гарын үсэг болоод тамга эднэр ингээд орж байна. Зөндөө олон залуучууд гой мэрэгчлээ. Ланглан мундаг хүмүүс цугласан байна. Солонгосын Монгол залуучууд ажилладаг номын клуб байд юм байна. Тэгээд
ном шүлгүүтэй хамтраад Ноожогийн номууд сэдвээр номын хэлцүүлэг хийсэн. Баярлалаа. Тэгээ ихвчлэн хүмүүс нөгөө аянгат цагийн тууж хөтөнгөр сонсч байраа манай ихвчлэн ярьж. Тэгээд нэг охин гэсэн хөтөнгөр арманыг дурсамжийн ном байна. Олон хүнийг хүүхэд насруу ингэж буцааж аваачиж эмээ өвөөтэйгөө байгаа юм шиг, эмээтэйгээ байгаа юм шиг тийм мэдрэмжийг, өгшин нэгтэй байгаа юм шиг тийм мэдрэмжийг авсан, хань болсон дурсамжийн гоё ном байлаа. Ном гаргадаг хүний хувьд уншигчдаас үг сонсно гэдэг чинь өөрөө чухал шүү дээ. Өөр их чухал. Тэр номны нөгөө хэмжээний тухай, дизайн хавцсны тухай, өрөлтийн тухай, үсгийн хэмжээ, хоорны зайны тухай уншигчд ярьж яг гоё болдог. Инженер хэрэглээнд ингээд цүнхэнд те ингээд карманда халаастай ингээд аваад явхад гоё болдог. Тий, формат нэг таалагддаг гэж бас нарийн анзааргүй зүйлсийг уншигддаг нэг анзаарч тэр хэлж байгаа нь бас гоё. Аянгат цагийн туужийн гол дүр Женевиг үгний тухай ярьсан те. Тэр нэг хүүхдийнхээ тэр эндсэн одоо бошны хажуугаар хичнээн одоо явж өнгөрсөн болоо гэдэг тухай их тийм нарийн юмыг анзаарч уншигчд маань юм анзаарчтай ярьж байгаа нь тэрийг сэндэж одоо хөндөж ярьж байгаа нь өөрөө их тийм гоё те. Гэхдээ хамгийн гол нь тийм чинь Монгол эх орноос хол байна. Монголоор ярих 14 хотын нэг уулзж байна. Монголоор ярьж байна. Монгол ном хэлж байна. Тэ. Тэгээд биедээ бас хамгийн жохсон ном олдохгүй шүү дээ тий. Захаар жоох үнэтэй ярьдаг юм ч юм. Өнгөд сайлчаад унсчих жоох ном аа. Сайхан байна шүү дээ. Зөндөө олон хүн ирлээ шүү дээ. Ихэнх хүний ярьж байгаа яриа нь болохоор монгол хэлээр ярьж байгаа олон хүнтэй уулзах гоё байлаа гэдэг чинь. Тэгээ нутагтаа Монголд очисон юм шиг, гэртээ орж ирсэн юм шиг тийм гоё мэдрэмж авлаа. Тэгээ ер нь ингээд ярьсан номоо, уншсан номоо ингээд ярилцах нь ер нь уулзсан ирж яах нь их үнцэнтэй юм чухал юм байна гэж ярьцгааж шүү дээ. Тэр нь гоё байна. Сайхан уулзлаа. Бүр олон жил уулзаагүй дүүтэйгээ уулзлаа шүү дээ. Тийм. Уншсан бүх хүн насын минь аваарай, сэтгэлийг минь аваарай, буйныг минь аваарай, жаргалыг минь аваарай. Харин зовлонг минь битгий аваарай гэж өрөөё гэж таамагласан. Хаалгаас баярлалаа. За